За сайн мэцхан уу. Ингээд манай үе танаа үе подкаст нэвтрүүлгийн маань дараагийн нэг шинэ дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдрийн дугаарт одоо эрхэм амд минь миний урилгыг хүлээж авч ирсэн. Одоо та охин бүгд мэдж байгаа Монгол улсын гавьяа жүжигчин, Монголын ардын хувьсгалыг үндэслэн байгуулагч Улаанбаатар хотын төв талбай дээр хөшөөнө байдаг дамжны скватрын дүрээр олон түмэнд алдарсан жүжигчин Базар Аргачаа салхилаад эхлэх юм байл л да. Базар Аргачаа маань өөрийнхөө охинтойгоо энэ манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн байна ингээд. Базараа баярлалаа. Баярлалаа. За баярлсанд нь баярлалаа. Та өөрийнхөө талыг танилцуул. За манай Базар ах маань охин Сүндэрья Морин харваны тамирчин ийм охин ирсэн байна. Тий. Өстой энэ бол сонин юу тий гоё юм байна. Тий Морин харваагаар хэр удаа хичээлж байгаа? 5 жил. Тийм үү. 21 оноос хойш тий. Тэгээ урд нь Базар чи охиноо энэ морь унуулж ирсэн юм уу? Гэхдээ унуулж байгаагүй. Ер нь бол энэ чинь Солонгос төрсөн хүүхд. Тэгээд нутагтаа ирэхдээ Монгол хэлчихгүй ирсэн. Төгсөн чинь тий жоохон санаа зовдөг байхгүй. Энийг яаж нэгдүгээрт Монгол болох уу гэдэг. Хоёрдугаарт нэг эцэг хүний нэг бодол өгдөг штэ. Нийгмийг харсан огтуд ер нь жоохон нэг тийм задгайд уу эвгүй болох шинжтэй. Дөнгөд наав хүний хувьд бол охиноо тийм болохгүй сөрнөө урсгал сөрнөө гэд энэ чинь багт нь бокс моксоор явуулсан. Тэгээ нэг тий Оросын нэг охин байдгийн нүцгэн гараараа хус мус зөхөд холцсон болцсон ботлаад тэрэнд үзүүлээлсэн чинь энэ ч жоохон байсан чинь энэ улам сайжраад байна штэ. Намайг хурдлаа тэгээд. Тэгээ бокст нэг жил явуулаад байж л манай нэг Арика зэрэг морин зэрэг Арика тий тэрний шав багшийн хин гэдэг л мумаа гэсээр байгаа. Эрдэнэт нэг удаа ирээд ахаа би өөрийн гэсэн клуб байгуулж байгаа. Тэгээ би таны охиныг анхныхаа шаваар авъя гэл. Тэгээ очив. Тэгээ сараа үтээр дагуулад очисон чинь ингэж харж яснаа. Та би юу буруу хийсэн гэж та хоёр намайг ингэ шийтгээд байгаа гэж тэгэж орсон хөхтэй байхгүй юу? Шийтгүүлчихэд гэж боддог. Мөр унаж мөрнөөс харуун. Санаанд нь багтаагүй. Морноос айдаг, ойртож чаддаггүй. Шийтгүүлж байгаа юм шиг. Шийтгүүлж мөрөнд аваад тавьчихсан тий. Тийм өстой. Тэгээ чи бас бөхсөрөхтэй байна. Гэхдээ эн чинь эцэг хүн чинь бас нэг хүүхдээ нэг ямар нэгэн чадвартай болохын тулд бүх зүрх гарахгүй нэлцаагаад бол юм төрөхгүй шүү дээ. Манай дөрөвчний нэвтрүүлгээс холбоот ороод бид нар нэг морины унаач хөхтийн тухай сэдв ярьсан байхгүй. Тэгээ унаач хөхт байхгүй гэж балжин нэмиг вирус морь унуулдаг байхгүй. Хүн өөрийнхөө хөхтийг бол тэгээд тэгшинээ зобоо төрөөд морийг хөхтл унах ёстой гэж яриад зөрчилж згсэн шүү дээ. Тэгээ чам дээр ямар сэтгэлтэй байсан. Анх ирнэгээд ээж аваад дагуулад шийтгүүлж байгаа юм шиг санагдсан. Тэгээ чи шийтгүүлж байгаа юм шиг санагдсан байж үгүй гэж хэлээгүй юу? Зүзэрэг хүрэх гэж түггүй гэж дээл за явъя гэл тэгэл. Гэрийн дотоод дөрөн биш шүү дээ. Тэгэл эцэгхийн өдөөс. За нэг 2 сар юм байна шүү дээ тийм ээ. Одоо дарамт гэж ойлгох нь яах нь чинь. Тийм гэж тийм огч байна. Олон нийтийн өмнө гарахгүй тийм гэж авч байна. Тэгээ энэ л боломж шүү гэдэг. 21 оныхоо зундаа тэгээд явцсан чинь яг нөгөө нэг сайхан талуудыг мэдэрч эхлээд за мөр унах юм гоё юм байна. Мөр нэрээс харвах юм гоё юм байна. Мөртөө хайрцах айгуу гоё юм байна гэдгээ. Тэгэл өөрөө дурлал цааш авсан. Одоо чи дуртай байна уу? Дуртай. Гоё юм уу? Тэг гоё шүү дээ. Одоо гэтээ энэ жил бол жоохон төгсөх анги болохоор лав байхгүй тий. Өөр юмд гол анхаарлаа. Мөрний нуруунд дээр гахаар гоё идэг юм. Гоё шүү дээ тэгэл. Хөөе. Тэр мэдрэмж гоё. Жохо жил болсон мөлөө 2 жил болсон лөө тамирчин болчоод байж захта машин дотор автагаа явж байсан чинь гэрэл төхөө улаан ассан байсан байхгүй. Тэгсэн чинь гэмгэд ногоо ассан чинь энэ юу гэсэн гэж чүү. Чүү гэж байгаа ч яваараа. Зунжанга мөр унж байгаа чүү гэдсэн чинь. Аль чүү. Одоо биднээс илүү мөртэй харьцаж байгаа да. Одоо бол тэгэл 5 жил морьтой зүг очих чинь тэгш юм байна. Чи өөрөө мөр унжсэн багада. Гойн чи жүжигч чинь унахгүй бол. Хордны мөрийн тэр багада. Хурд унж байгаагүй зүгээр нь. Багада. Чи айл нутг юм бэ? Би бол төрсөн бол хотод тэгээд аавараа явал завхан хамгийн их очдөг байсан хөдөög бол Сүхбаатар шүү дээ. Сүхбаатар Сара ээж нь Сара айл нутг гэж юм. Бас хот их. Та ер нь багада морь мал огт мэдэхгүй. Тэгээд юу гадаадад өсгсөн төрүүлээд өсгсөн хүүхдээ авчраад Монгол авах морины нуун дээр гараа гэдэг ёо амар. Яста чи бол үнэхээр бахархал. Танаа үеийнхнээ бахархал чи бол мөн
Аав ч н одоо яг өөрөөрөө би багада ингэж морь унжээс ингэж чам бахарх гэдэг байхгүй. Бидний үе ийм л үе шүү дээ. Бидний үе нэг ийм зэрэмдэг саарал завсрын үе хамгаалах гэж энд сууж байгаа юм уу? Хамтарч мяалах гэж энд сууж байгаа юм. ажил би Би чинь зорилгож бодлого ярьж штэ. Гулгаж орж Тэгээ юу ч ингэж бид нар мэдэхгүй бидний үе. Өдөө за ах. Тэгсэн хэрнээ чамааг ингэсэн байна гэдэг бол бидний үений бахархал нь энэ. Бид нар бол ийм зоригтой Монголынхаа биш байгааг. амьдралын мөн чанарыг ойлгосон юм шүү дээ. гоё юм. За ингээ. За эхлээд За ёо. Нэг үзчихээ. Морилгоо буцаад ороо те. За ивент төч байгууллагуудаа бас ингээд ярьчи. Тэгээд оролцогч нартай гарын бэлгээ өгч. нөө за. Тэхүү. За энэ Монфа гэдэг газар оруулж ирж байгаа. Нулимс гэдэг нүдний тусалга. Пөө сая яг яриад Яг ярьж ирсэн. Яг замдаа. Нүдний тусалгаа гэдэг. Нүд үргэлжлээд аав нэг тусаалтай. Энэ болохоор ямар ч хэмээн байцгүй хүүхдийн гоймон. Гоймоо. Гоймон тий. Одоо ямар ч хэмээн бодсгүй пош гоймон. Оо химээ бицгүй гоё юм. За энэ болохоор одоо коллаген байна. Тэгээд омега байна. Минь дэмэл юм байна шүү Баярлалаа, дээ. баярлалаа. Нэвтрүүлэгтээ Хамтарч ажиллаж байгаа газрууд юм байна. Юу шүү. За. За энэ болохоор Яа. Richfield гэдэг юм кофе. 6 өөр төрлийн бас ямар ч химийн тийм гаднаас бодис байхгүй бүгд органик юм кофе. Тийм дотроо одоо Америктал те ингээд төлөлттэй юм байна шүү дээ. төлөлттэй Бразил ийм Европ ер нь бол американо. За баярлаа. Тэ гадаа явах шууд хэдийг аваад. Оо шууд dried coffee юм байна шүү дээ. Айгу амар юм шүү дээ. За тэгээд эднийг За дараагийн Энэ савн уу кофе нь өөрөө харагдаад байгаа. кофе нь харагдаж байгаа. Энэ кофе нь юу? Дотроос автагаа. За энэ баялаг дахиа Монголын их одоо үндэсний үйлдвэр. За. Энэ компани бүтээгдэхүүн дээж. За энэ дахианы тушаанг. Яа. За Тийм юм бас байна. байна. Үхрийн махан тушаан. Монгол дахианы махан чанал. За. За энэ бол шүл, өтгөрүүлсэн шүл. Энэ дахианы Дахианы махан хям гээд зүгээр л дахианы хям гэж хэлж ийчтэй. Монгол дахианы махан чанамлч шиг олонд бол. Наад дээр махан чанал бичсэн болохоор тэгээд Тийм тэгсэн дээ. За. За энэ коллаген гэдэг одоо өтгөрүүлсэн шүл дахианы. Шууд энэ шүлтөө бол хийж болно. За энэ дахианы зайц. Дахиад чи бол одоо эднэ үтээ. Бол нь одоо эхнэрийнхээ жилиг идэхгүй гэж боддог байсан дотор. Тэг ямар ч аргагүй л. Чи солонгос тастай идчихсэн үү? Идчихсэн. Тийм яг манертай болцсон байх. Германы өршөлтэй. Энэ бол фрэш өндөг. Энэ их сайхан өндөг гэлээ гэж. Өө тийм байна. Энийг бол тийм. Биш энэ хоёрын дутуу байна шүү дээ. Энд чи хоёр нь баг. Ингээд хөтөлбөр. Бөө наас бариулна. За баярлалаа. Охиндоо баахан бэлгтэй болчихлоо. Тэгээд энэ гарын бэлэг манай компани тэгээд эхэлж бэлгээ битээр өгöd байгаа юм. За. Дараа нөхөд Ширээ дөрнөл бэлгтэй боллоо шүү дээ. За ингээд манай эхний үе эхлээд бэлэн боллоо. Тийм ер нь бол нутгархах гэж юм бол Монголд байдаг л да. За одоо бол тэгэл аль нутгуу бүгээл нутгаан барьж аливаа ажил бүтээчих гэл арай халахчих гэл бас тиймэрхүү юм байдаг. За хотынхан ч одоо тэгээд нутгарах бас л нутгарах Тэр нь арай өөр. тошорхох юм. Тийм Манай байрныхан гэл явна шүү дээ. Тэр чинь л одоо орцныхан энэ ер нь нутгарах гэдэг нь шүү дээ. Зөв буруу гэсэн асуултанд хариулахдаггүй. Энэ хүн байгаа хүн гэдэг энэ амтан байгаа үед л гадаад өөр үндэстэнч бай, монголч ерөөсөл хүн гэдэг амтан л нэг тийм эхлээд гэр бүл гэж шүү дээ. Аав ээж манай ах トゥ гэл. Тэгэл дандаа л нэг тийм хүрээ Бүлсэг гэдэг. нутгарахдаг одоо нутгарахдаг л юм байна л да. тийм л дээ. Яг одоо ингээд нутгархаж би нэгээ жоохон ингэж нөгөө нутгийнхныгаа доош нь хийх мэх те. Буруу талаараа Тэр зүйл ингээд ер нь бас жоохон их штэ. Ер нь ягаад ч тэгээд ингээд бид нар бол тэрийг сайн ойлгодгоо гэхдээ ер нь бол Танаа юу? тийм ер нь бол тийм юм бид нэг сайн мэдэхгүй. сөрөг үзэгдэл. Тийм тэрийг бол нэг амар ингээд юу гэдэг чинь мэдгүй. Ер нь бөөнөрөө л Монгол гэж байвал гоё штэ л гэж боддог байхгүй юу. Тэгтээ явсаар гал нутгарах чинь бүр томроод ирэхлээр Монгол гэдэг гадаадд бол тийм Монгол руу явчих шүү дээ. Их орн гал бид нус монголчууд гэдэг нэгдэл. Маань нутгийнхаа тэдний нутгийнхаа угаасаа тийм гэл одоо ингээд нэг мууха бүр томорхол Азийн гэл Азийн бид нус Европын ер нь тэгэл Тий хотынхны хувьд бол тоширхох юм уу да тий. доширх. Дошных, махынхан, зурагчийн, динжимэн. Чи чинь баг нуурын хөлөө. Гүү багнуурт би чинь зүгээр ажиллаж амьдарч зурагтах үндсэн нутаг бол завхан тос төрсөн. Цэвтэр дгүүл
Төрсөн үү? Тий, одоо надад нутгах байдаг шүү дээ. Байдаг юм уу? Манай нутаг шүү дээ. Манай ээж аавын нутаг юм байлээс та энэ төр гараад илүү тотно байгаад идгийг шаана уу? Цаанасаа л нэг үү. Бидний үеийнхэнд бол цаанаасаа л тийм байна. Та нарын үеийнхэнд бол тоширхох юм бэ. Тийм гайгүй нэг тэхгүй. Нэг тийм. Тийм аим сүртэй тийм. Манай микрийнхэн, манай төмөр замынхын тэр одоо та Сургууль гарч байгаа үстэй. Яг тэр үед бол тэгэж нэг ингэж хуваагдаж бүлэг болж хоорондоо одоо өрсөлдөх зодтолдох ч юм мэдгүй тиймэрхүү юм байсан. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Холилдол төмөр замын хүүхд чинь 40 мянгатын сургууль сураал 40 мянгатын хүүхд чинь ингээл арай өөр газар 200-ийн сургууль сураад гэдэг ч юм ингээд шил өөр юм болчихж байгаа холилдол. одоо ч харин эсрэгээр юу болчиход байгаа юм шүү дээ. Зөвхөн энэ дүүрэг, энэ хороолол, энэ сургууль сурнаа, энэ цэцэрлэгт хүүхд авнаа гэдэг тэгээд байгаа юм шүү. Тэр бол зүгээр Тэр чинь нэг албан боловсролын юм байна. Боловсролын систем бодлогын хэмжээндээ тэгээд. Түүнээс нэг юм үзэл суртал байгаа шүү дээ. Одоо манай баяуулгийнхан, манай хөвсгөлийнхэн гэл ингээл Сүндрээс одоо улсархах юм биш. Шинэ хувьд бол улсархах биш, доширхох биш, улсархах юм биш үү? Танаа нутгийн яг юу нэг нутгаа санддаг уу? Сандгүй. Яа. Тий. Энэ жоохон байсан болоод ч тэр яг Монголыг яг нутгаа гэд боддог яг тийм сэтгхүү суудсан. Монголчин нутаг нь хэлгээд гэж аав ээжийн нутаг. Төрсөн нутгийн солонгос юм биш үү? Гэтэ яг сэтгэлд бол нэг тийм юм байдаг л та. За яг миний төрсөн нутгаас юм шүү гэж. Төрсөн газар хаш буурн дээр хөрвөж үзсэн үү? Үзэлгүй яг уу. 3-4 удаа үзсэн үү хэл. Тийм чинь зөндөө яваад ирсэн. Тэгээ одоо нутгийн хувьд болохоор нутгарах үзэл бол харуугаасаа солонгос төрсөн ч гэсэн ээж аваагаа дагаад Монголдо илүү илэгтэй байна тий. Тэр нь Монголдо илүү талтай. Чи ер нь тэгэхээр энэ нутгарах гэдгийг ер нь юу гэж ойлгож байна? Нутгарах ёстой юм уу, нутгарахгүй ёстой юм уу гэдэг ч юм уу? Юун дээр нутгарж ийн гэдгээс л шалтгаалах бах та. Зөв юм дээр нутгарж ийн үү, буруу юм дээр нутгарж ийн үү гэдгээс л. Яг нь найзууд хоорондоо танаа үеийнхээ хоорондоо тэгэл нутгараад ах юм бол яг нэг тийм найзууд талдаа болохоор л нутгарж ийн даа л гэж бол хардаг би. Манай үеийнх нь нутгарх юм бол ер нь нутгарахгүй гайгүй. Тэнийг байна л гэж харна. Тий, сайн нэг юуны чөлөөтөхийн юун дээр олон улсын тэмцээн дээр нэг охин алтан медаль авсан чинь би нэг коммент дээр байсан чинь за манай сумаас нэг юу энэ тэргээл энэ ч нутгарх л баг тий. Тэгсээс доор нь юу яриад байсан Монголын нэрийн өмнөөс үгүй манай наадсан манай сумын тэрний үгээр тэр чинь нөгөө хүн аман цөөн байгаа болохоор Улаанбаатар тэгхлээр ч одоо за манай арионыг гэх юм уу манай дүүргийнх гэдэг юм манай хорооных утгагүй болчихсон. Харин тэр нь ямар шаардлага байгаа юм бол гэдэг таахгүй юу? Заавал тэрийг тэгж нэх ингээл онцлол эн чинь манай одоо завхнаас гарсан ганц гэд тэгээд тэгэхэр чин тэгвэл одоо яг тэгэхэр тэгмэр байгаа байхгүй. Тэгвэл Улаанбаатар матар биш тэгэл завхандаа л амьдралтай ч юм уу мэдэхгүй. Яг болно л да тэгэхээр чинь нөгөө хүнийг тодтох юм айгу зөөгөн болж байгаа шүү. Тэгэл ер нь ингээл одоо аав чинь Монголын жүжигчин бям цогт тэгэл өөр юм байхгүй бол. Тэгэл ер нь тэгэл тэр чин тоочны Монголоо төлөвлөж зүгээр бям цогт тэгэл өөр юу ч явахгүй явж байгаа уу? Тийм шүү дээ. Харин айгу утгагүй болж байгаа үү? Тийм шүү дээ. Тэгвэл бидний үед ч одоо тэр юу гэх төмөр замын Монголын жүжигчин Монголын гэдэг чинь бас нутгахтай очиж тэгвэл зүгээр жүжигчин бям цогт тэгэл. Энэ юм бэ нутгах гэдэг энэ юм чинь хүний тэр баяр бахтал бахархалтай холбоотой юм. Тодтол. Тий. Одоо сая нэг хоёр хүн зодоод нэг хүн чадруулаад нэг хүн шоронд орсон. Манай нутгийн. Манай нутгийн гэж би хэлэхгүй байгаа. Харин тийм баастай. Тэгэхээр бахарахгүй шүү дээ. Бахарахгүй. Тэгэхээр нутгархах гэдэг бол заавал байна. Гэхдээ юу талдаа? Бахархал байх хэрэгтэй. Бахархал байх хэрэгтэй. Манай нутгийн хамгийн одоо төрүүлдэг нь байх хэрэгтэй. Хамгийн баяр нь байх хэрэгтэй. Хамгийн чадвартай нь байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр нутгархах бол ямар ч тохиолдолд хүний өөрт бахархалт нь байдаг. Тэгэхээр л харин одоо ингэ та нар урвчаад байгаа байхгүй. Бүгдэн дээрээ л тэгвэл нутгархаачтай тэгээ. Одоо нутгархаагүй. Үгүй одоо ингээл тэр нэг нутгийн хүн алдчихгууд тэрийг шууд ярихгүй байгаа юм. Манай нутгийн хөрхөө залуу ингэчлээ. Хөрхөдөө айлын манайхаа бүгдээрээ энэ дээр туслах юм уу? Бахархалтаа л ярихгүй бол юу гэдэг. Тэгээд одоо тэгээд ингээ гэхгүй яг зүгээр холгаа хийсэн, худлаа хийсэн, хүн алсан хүмүүсийг бид нутгархах хэцүү үстэй. Чимээгүй байх гэдэг шүү. Тэнгүү чи нэг энд чи одоо нэг тийм буруу юм болчиход байгаа байхгүй. Нутгархаад манай одоо сайн болонгууд л манай нутаг манайх шүү дээ гэд ингэчээд тэр чин бидний хувьд бол нэг юм одоо альч нутгих хамаагүй те Сүхбаатарх ч бай одоо ханхах ч бай, Овсох ч бай одоо
сахных ч ер нь юу ч өмнө говь те бүгдээр л аль нэг нь мундаг байх юм бол тэрийг шууд бид нэр ингээд Монгол үндэстэн гэж авах жоохон сонирхолтой байгаа байхгүй юу? Түүнээс тэгэл та нар тэг нэр нь тэрэн зүг бицтэй. Бидэд одоо тийм хүн юмараа одоо өдийн насны төөцөлтөд явах уу те. За Базар Улаанбаатар төрсөн гэж. За Улаанбаатар төрсөн би одоо ямар тэр дүүрэг Орион гэж нутгарах биш гэдэг чинь те. Тэгэхээр үнэндээ Монголын нутгарахын юм чинь хот хөдөө гэдэг юмар ялгарчаад. Тэрвэрээ тэгдэг юм. Тийм байгаа үстэй. Хотын муусаа юунууд хөдөөний хөөсөн мантуу энэ төр ингээд ялгарлах гэдэг ус. Энэ чинь ганц Монголдоо биш шүү дээ. Бүгд тийм шүү дээ. Бүх Солонгосч тийм, Оросууч тийм. Модернский гэж Оросууд гэдэг шүү дээ. Тосгодыг. Хүн төлөвлөлтний зан юм да. Тийм учраас тий одоо сайн жишээн дээрээ нутархаад муугийн тэгээд дөлөө оргиод явахаас яах вэ? Муу юм багал гарч байгаасаа тий. Булганаас ингээд манай булганыхан бүх юмний төрөнд байдаг гэдэг. Тэгээд ангадагчуд энэ бол нутгарах шинж. Энийг хүлэн зөвшөөрдөг юм уу? Гэхдээ тэр одоо яг батлаатай гэхэд хэцүү тий. Яг энийг хүлэн зөвшөөрч чадах юм уу гоё? Тэр чинь үнэн л юм байл шүү дээ. Яг манай нутагч чинь анхдагч биш юм бол би зөвшөөрөхгүй шүү дээ. Манай нутгийг анхдагч авах стал гэж. Тэгээд тэнгуү чинь тэр булганы залуучуудаа Монгол биш юм уу? Булган гэдэг тустай юм уу биднээс? Гэдэг ч юм уу мэдэхгүй. Иймэрхүү инкер л нэг юм зөрчилдөд байгаа байхгүй. Булганыхан угаасаа л анхдагч юм байл шүү дээ. Нутаг орны нэг угаасаа. Биш нутаг орны нэлсэн чинь бол тийм л байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй нэг тийм тоон өнгө аяс байдаг те. Яг тэр аймаг тийм энэ аймаг ийм гээд шууд хилчих юм байхгүй мөртлөө ер нь нэг ерөнхийн нэг шинж байгаад идэв. Тэнгүүтлээ одоо Сүхбаатарын дээр ганг манг гээл Сүхбаатарын юу морь сайн те. Тэнгүүтээ булганы айраг сайн. Тэнгүүд одоо ингээл юу Сүхбаатарын овсынхан бүх сайн. Сүхбаатарын морийг одоо юу гэдгийг та нар ингээд хүлээн зөвшөөрөх юм уу? Тийм ээ сайн ингээд тэгвэл одоо зөвхөн Сүхбаатарын л уралдмаар л шүү дээ. Гэдэг ч юм уу те. Зөвхөн Сүхбаатарынхаа л үзмээр шүү. Ер нь морин спортод аль нутгийн зүгийн морь өө энэ төр сонголт Монголд хийж гин үү яаж хийж байна? Тийм моринд хийдэг үү? Гүү. Яг хурдан морных гэж ялгана. Гэтэ нэг ялгараад байдаггүй. Хэдний морьд чинь нөгөө хурдлах биш. Богино зайд нөгөө эзэнтэйгээ тавьж байны хооронд тавьдаг болохоор тэр хурд угсгаа нэг харддаг юм шиг байна. Тийм. Тэгэхээр одоо бид нутгархаад нэг иймэрхүү бинийгаа ер нь хүлэн зөвшөөрч чадахгүй л асуудал болчих гээд байгаа юм шүү л гэж харж байгаа юм шүү. За би танай хүүхэд нэг юм асууж. Чи одоо залуу хүн амьдралын зам урт нэг өдөр уяарч болцсон явж байгаад Сүхбаатарын морь олж авна гэ явбаач заяа. Наадахтаа л үнэнч байгаа. Одоо харин ингэж Сүхбаатараас нэг унаг олж авна гэл тий. Чи явал над хэлээрээ заяа нөгөө төгсөн Сүхбаатар доо. Онгод хурд олчихгүй. Харна заяа. Харин одоо би бол ингэж судалгаа хийх гээд байгаа. Сүхбаатарын морь сайн гэд хүмүүс ч юм Сүхбаатараас ингээд хурдуудмын адуу ингээд авъя гээл тий. Унаг авна гээл явдаг юм байлаа шүү дээ угаасаа. Тийм тэгэхээр чи ерөн Сүхбаатарыг бол хүлэн зөвшөөрөөд байна л гэсэн үг үстэй. Бандал дээр батлагдаад байгаа юм чинь тийм үстэй. Тийм олон улсад ч гэсэн тийм юм байдаг гэдэг шүү. Хотын хөдөөнийх ингээ ялгаад байдаг. Гэтэ ер нь энэний цаана уг сурвалж юу юм бэ? Миний гарал үүсэл, миний төрсөн нутаг унсан газар угаа суусныхан заавал сайн байх хэрэгтэй, лидер байх хэрэгтэй гэд бахархах гэдэг нь шүү дээ. Тэр чи одоо монголоор юу гэдгийг дээрэнгүй үзэл буюу орсоор гадаа шовинизм гэдэг шүү дээ. Тэгэхээр буруу болчихж байгаа. Тийм, тэгэхээр буруу болчиход байгаа. Шовинизм хамгийн дээр их юм хүмүүс тэр талаасаа яриад байгаа байхгүй. Тэр яриад байгаа юм. Бахархвал бүгднгийн дээр ярьж бахархгүй бол ярихгүй болвол алин ч ярихгүй битгий нутгархаал гэдэг юм шүү. Айгу нутгарах нь гэдэг нь айгу одоо нэг ийм л болчиход байгаа юм л да. Би хүлэн зөвшөөрч чадахгүй бол одоо 21 хуваагдах гэдэг юм уу те? Тийм ээ тэр тал дээр зөв хэд нутгарах бол муухай. Тий. Ер нь бол гэхдээ нэг ийм үг байдаг шүү дээ. Монголд унсан газар угаас уус минь гэж. Энэ л бүх учир байгаа. Би бол тэгж бодчих. Тэгэхээр манай охин өөр зүйлс явуучих гэдэг шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд баахан нутгархчингуудлаа холохноос хөргөн бирүүд холоос авсан дээргээл тэгдэм л. Тэр яг нөгөө цусны асуудал. Цус сайжруулах. Тий сайжруулах. Цус солилдох те. Цусаа ингээд шин цусаар сэлбэх те. Тэгсэн мөртлөө тэрэн дээр би хүлэн зөвшөөрөд ах шиг байна те. Тэр чинь хүн төлөвлөлтний уугаан асуудал л да. Тэгэл одоо зүгээр яг сүнрийгээс асууя л да те. Одоо Солонгос төрсөн байна. Одоо ингээд нутгарах юм бол тэгтээ Монгол хүн байгаад идэг. Монголоор ярьж гин Монгол эцэг эхээс төрсөн тий. Тэгээ энэ хүн чи одоо
миний нутаг гээд Солонгосыг магтаад байвал бид нар бас тааламжтай байхгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө энэ хүн чинь цус нь ялчгүй ингээд Монгол байгаад идэх те. Одоо Солонгос манай солонгосчуудаас та алж байгаа зү. Одоо манай солонгосчууд дэлхийд гарчлаа шүү дээ. Гээд одоо нэг өстө бид нарт ирвэл бид нар дургуутах гадаг шүү дээ шууд. Тийм биз дээ. Одоо манай солонгос ингэчлээ. Би солонгос төрсөн л дөө. Гээд ингүүл эн чинь нэг юм болчих гээд ш нутгарах юм бол эн чинь биднийг дарамтлах гэж штэ бүр шууд. Би харин сая ингэж бодё. Манай базраа явж солонгос тагнуул юм биш. Гэж бодогдоо явчлаа шүү. Чамд ямар тагнуул би тагнуул гэж хэлж байгаа. Харж байна уу? Харин тийм дээ. Ер нь тэмийг юм асуух юм. Тэгвэл одоо бодлоо да хүүхдээ айлгаад тэнгууд одоо сүндрийн асуумаар байгаа байхгүй юу? Яг одоо төрсөн нутаг нь чухал байна уу? Яг энэ Монгол үндэстэн Монгол гэсэн нэр нь улсын чухал байгаа байна уу? Яг одоо яг Солонгост төрсөн Монгол хүнээс асууя. төрсөн нутаг нь чухал уу, улсын чухал уу гэсэн. Улсын чухал шүү дээ. Одоо би тэгэл нутгархаал нутагшаал хэлэх юм бол тэгэл монголчууд ч уурлаа шүү. Тэгээд аав ээжийн яг нэг Монгол цус байгаа болоод ч тэр юм уу. Ер нь нэг Монгол улс тал руугаа, нутаг тал руугаа биш, улс тал руугаа. Яг тийм бол нөгөө нэг улс дотор чинь яг би бол Монголд бол нутаггүй л дээ. Тэгэнгүүт яг ингээ харах юм бол хүмүүс Монгол улс дотроо нутагтай ээжэж нутгаа ингээ дүвийлгээд идэг нь бол бас буруу. Миний охин санаа зовлтгүй. Дээр үед монголчууд тэр чинь манай Монголын эзэлсэн нутаг байсан юм байна. Солонгос. Тэгэж байсан юм чинь. Тэгээ миний охин зүү ярьж байна. Тэнгүүд одоо яг ингэ төрсөн нутаг гэснээс илүү эх орон гэдэг нэг айгүй том ойлголт байна. Тэгэхээр миний хоёр хүүхд Солонгос төрсөн ч гэсэн цус нь Монгол, их эцэг нь үнд цугсаанд эндээс үүссэн чинь Монгол улс гэдэг бол эх орн нь байхгүй. Давхар Унсан газар угаас уусчихд нэг байна. Тэр нь Солонгосын сөүлгод. Тэгтээ эх орн чинь юу гэвэл Монгол улс. Тэр ч одоо энэ бүх нутаг л ер нь бол сүндрягийн хувьд бол чиний нутгаал гэсэн үг бол тийм тэгээд санагдаж болж байгаа болох гэдэг. Монгол улс тэрчхтэй. Тэг сая 565 км. Тэгээ одоо сүндрэг 21 аймагаараа хуваагаад аваарай. За дараагийн сэдв орж ирж байна. Гадаадын хөргөн мөрүүд гэсэн сэдв байна. За энэ дээр ярилцсанд одоо бидний яриад их давхцаж орж ирж шүү. Юу сэдв байж шээ. За аавын үед одоо би ингээд гадны хүнтэй суугаад ороод ирвэл яах вэ? Орос, Солонгос, Хятад тэгэл одоо юу Турк, Уругвай, Мач, Казахстан, Тажикстан гэдэг Америк, Герман ингээл ийм ихнэр дагуулад орж ирлээ. Барагтайхан байгаарай болж байна. Энэ ч нөгөө итгэвтэй бас л нэг язгуур хүн төрлөخت нэг. Түр би нэг нэг үйл. Би бол Балжины үед тэгээд гадаад харин одоо нэг бүсгүүдэд байгаа л би хувьдаа бол яг үнэ хүлэн зөвшөөрөхгүй. Тийм байхгүй шүү. Гэт те. Тэгэндээ. Гэх маягтай ёо. Чиний хувьд одоо за сүндрээ байна да одоо яах вэ? би түрүү хэлэх гээд байна шүү дээ. Солонгосчууд эрэгтэй хүнийг ингээд эмэгтэй хүнийг гэдэг чинь ер нь бол нэг удам ухсаа үндэстэн уламжилж явахын гол ачаа нь эрэгтэй дээр явдаг шүү дээ ер нь бол. Тийм ч учраас эцгийн эрэгт ёс байж идэг. Бүх юм эцгээрээ явж идэг. Энд чи юу гэхээр тэр удам ингээл тийм учраас би гадаад бэрийг бол би хүлээж авна. Тэр чин ямар учиртай орж ийн гэхээр Монгол удам ухсгааг үргэлжлүүлэх гэж орж ирж байгаа. Гаднаас төсөөлдөг те. Гадны хөргөнийг бол за хоёулаа нийлж байгаа яадгийн сүхтэд дундах чинь жаа. За чиний бодол. Залуу өнөө. Хоёулаа санал нэг байгаа юм. Сүндрэгийн бодол. Би өөрийгөө гадаад хүнтэй суух гэдгээс нэлээд. Гадаад хүнтэй суух. Нутгийнхаа хүнтэй суудаг юм. Нутгийнхаа хүнтэй сууж болох байхаа. Гэтэ бас яг тийм харийн хүнтэй суул юу баха. Тэнэг дээ. Тэр нутгийнх нь хүнтэйсээ суулгах юм уу? Гүү гэдэг. Одоо яах вэ хоёр? Хэцүү юм да тийм ээ. Тэгэл одоо хархаг морхон гадны хүнтэй суугаад тэр гадныхаа хүний тэр тэдний улсын тийм юм хумын яс заншлын дагаад явчихгүй бол монголоор үлдэх юм бол гайг байх гэж бодож байна. Яг тэр гадныхаа хүнтэй суугаад гадаад болоод явчихдаггүй бол бусдаар бол гайг байх. тэгжил таарна шүү дээ. Ер нь бол зарчим нь бол одоо хятад хүнтэй суух юм бол хятадын яс заншлыг дагаад солонгостой суух юм бол солонгос заншлыг дагаад тэгэл ер нь бол алдаг валюта алдаж байна гэсэн үг байхгүй юу? Гэхдээ ер нь зүгээр эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй л гэж яриад идэв. Харин тэр чинь тэгээд тэр улс дотроо тэгж яриад байгаа байхгүй юу? Жишээ нь ховдын бүсгүй
дорнодын залуутаа суухад дорнодтой л ирнэ ш. Тэгэл хаана явах нь мэдэхгүй нутдаггүй гэдэг чинь. Харин Монгол эмэгтэйчүүд гадаадынхантай сууна гэдэг чинь Монгол улс валюта гэдэг шаардлагатай байдаг гэсэн үг. Зөв. Би бол эсрэгээр байна. Тэлэх бодлого бол эрэгтэйчүүд гаднаас Би бол эсрэгээр байна. авчрахын ч юм уу те. Улс хөгжих, үндэстэн хөгжих бодлого нь өөр. Эмэгтэйчүүдэд алдаад байна гэдэг чинь Ер нь гэхдээ эртээр бол бас тийм л байсан биз дээ. тий. Гаднаас л хаттууд авчирдаг. Түүхэндээ өөрөө их сурвалжиндаа ер нь тиймэрхүү юм байгаа үстэй. Тэрийг одоо тэгээд тэгэхээр тэр үед л мэддэг л байсан юм байгаа. Болж тарах гэдэг байхгүй ер нь. Тийм хаадууд нь хвчлэн гаднаас хатан авчирдаг. Тэгэхээр миний охин бол тэр гадны одоо нутгийнхны хаантай л их ойр байх хэрэгтэй болох юм даа миний охин. Ойлгож байна миний санааг те. Тэгэх юм бол аав нь бол зөвшөөрчих тал руу болох гэдэг шүү дээ. Тийм ээ ингээд эртүүд нь үг дээдсийнхаа уламжлалаар за гаднаас ингээд юу яаж байгаа юм бол гэдэг. Та яагаад ер нь зөвшөөрөхгүй гэж гадны хүнтэй суухыг? Тийч миний голом залгасан хүү шүү дээ. Тэр утгаараа. Залгаал явна шүү. Залгаал явна шүү дээ. Мөнгө төрөөл. Залгаал явна шүү. Залгаал үгүй юм уу? Тэр чинь. Үгүй. Үгүй нэ. Ах шалтгаан нь сонсол. Үгүй. Харийн үнтэй л бол харийн хүн. Харийн ингээд үг нь вэ шүү дээ өөрөө. Миний хүү харийн үнтэй суугаад ингээд явна гэхэлэр надад бол харамсалтай байдаг байхгүй. Миний хүү бол өөрийнхөө миний гал голомтыг залгаад үнд сухсаа сайшин монголоор нь л аваад яваасаа л гэж хүсэж байгаа. Тэгэл аваад явна шүү. Мэдхгүй шүү дээ одоо тэгээд нэг л өтер Афганистан энэ ч одоо араб дагуулад даяарчлагдсан дэлхийн хавтгай болсон хүн болго англиар ярьж байгаа дэлхий чинь бүгдээр орг англи хэлтэй англи хэлээр бүгд хоорондоо ойлголцох гээд байгаа юм шиг болчлаа шүү дээ ер нь. Чи тэгээд одоо гадны ихнэр авъя гэж бодож байгаа юм. Мэдхгүй. Би энэ тийм одоо Монгол ихнэрээ авъя ч юм уу гадны ихнэрээ авъя ч юм ер нь тийм юм дээр энэ дэр их амар акцент бол өгдөггүй. Би харин хэлдэж байна. Яг тэгэхээр бэрүүний үед бол асуудал байхгүй. Төрөх үедээ төрөх цагтаа л төрдөг гэдэгт итгэдэг. Учраас ч юм уу мэдхгүй. Гэтэ одооны нөхцөл байдал Монгол ямар байгаа бол энэ саяны асуудал. Хүнд ингээл одоо яг ийм гаднаас бэр буулгаж байгаа ийм л шүү дээ. Ирч одоо хөргөжүүлэх болж шүү дээ. Аюултай нөгөө аюултай тал руугаа ихсээд шүү дээ. Тэгж бодож. Монгол эмэгтэйчүүд харийнхантаа суух нь ихсээд энэ бол үндэсний нөгөө Монгол фондод аюултай өнөөлж байгаа. Гадаадаас ихнэр авчираад байгаа монголчууд ирчүүд хаа байна. Байх нь байгаа гэхдээ ганц ирсэн нь томоко жин тарахгүй тий. Томоко гэсэн үг тий. Ганц ирсэн томоко сайн муу хэлүүлээд байгаа л дээ. Гэтэ гандан морхгүй байна томоко. Бас үнэхээр бас мундаг юм. Авчирч байгаа хэрэгтэй байхгүй. Тэгээ томокогоор харал та. Монгол нэртэй яаж Монгол болгож байна. Тийм гоё ажиасаг манайхаас хамгийн муугийн суртсан муу хараад өрөөд үдэс тарж үсэрч наад яг бид нартайгаа ингээд агаар нэг болоод ингээд тэгээд нөгөө эмэгтэй суусан эмэгтэйчүүд байхгүй хаана байгаа нэр дэлхийн дээр тарцсан тэр улсын л юм болоод явж байгаа байхгүй. Тэгэхээр томоко бол яг ирцэн л байгаа байхгүй. Монголд үзэлцээл монголчуудын төлөө үзэлцээл байгаа юм шиг юм болоод шүү дээ. Би бол ер нь гаднаас хөргөн мэрмэр гэдэг асуудалтай нэг орооцолтох бол манайх шиг цөөхөн хуваагаа цөөхөн хөргөнийг болохгүй бэрүүл яах вэ гэдэг. Цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд бол ярьж шүү. Бид нар ч юм бол одоо нэг чүүтэй чэтэй 4 шиш хүрээгүй шүү дээ. Яг ийм нөхцөл бид нар бол би бол яг энэ тал дээр бол их л эсрэг байр суурьтай байдаг. Яг хоо зүгээр суух тал дээр ер нь тэгэл холхноос юу ихнэрүүд аав те ер нь нутаг ингээд цус хэлбэх асуудал яригдсан юм чи ер нь тэгээд цаашлах юм бол эн чин тэгээд яг үүндээ тэр хувь хүний л амьдралынх нь өөрийнх нь сонгосон зам болохоос эцээцэд бид нар 3 саяулахнаа штэ гээд 3 саяулахнаа дэлхийд дээр үлдэх гээд байгаа юм шиг. За байж Монгол улс байх ёстой юу байх ёстой штэ. Тэрний чинь төлөө ямар нэгэн шаардлага байдаг байхгүй юу? Тэр шаардлагуудын нэг нь Монгол эмэгтэйчүүдийг гадны ирчүүдтэй суулгах байх үндсэн шаардлага байдгийг заяа. Чи улсаа байх ёстой гэж бодж ивэл энэ бол хувь биднээс хуучирсан үзэл биш те. Тэгэхээр би хувь хүний эрх штэ гэд эх орноос оруулж болох уу? За тэгвэл юу л яа л. Монголын эсрэг явж болох уу? Би л би л гаднаас ихнэр авъя л да. Эмэгтэйчүүдийг хямах. Чи яах вэ ихэ? Би хэлээд байгаа штэ гаднаас ихнэр авч болно. Гадны нөхөр дагуулж ирүүлгээд аав нь хэлээд байгаа. Гол нь тэр байхгүй. Эн чинь зүгээр би нэг хуучин үзэлд баригчаад яриад байгаа юм биш.
өвөг дээсээс уламжиж ирсэн монголчууд Монгол нутаг дээр эзэн байх ухааны үндсэн суурин энэ байхгүй. Манай монголчуудын цөөхөн үндэстэн бол цусны талаа бол хамгаалж л явах хэрэгтэй. Америкт тийм юм байхгүй. Энд чинь дэлхийгээс тал талаасаа цугларсан тэр цус гээд байхгүй юм шиг мөртлөө бас англи саксон цусаа дагсах гэж оролдоод идэг байхгүй. Манай монгол шиг ийм 3 сая гарах үндэстэн тусаа хамгаалах хэрэгтэй. Тусаа хамгаалах хэрэгтэй. Сүндрий бол аавынхаа үгэнд орох нь уу? Орно шүү дээ. Орно шүү дээ. Монголд байгаа 3 сая эдэн зуун хүмүүсийн дээл тал эмэгтэйчүүд нь баг бүх эмэгтэйчүүд нь гадаад үнтэй суугаад явчихгүй гээс хойш болно л та. Гээс хойш гэдэг чинь сууллаар хичүүл тэгээд чадахгүй. Юугаад л маргааш бүгд чамдаа нөөрөөд гараа явчих гэж байна. Тэгээд та энэ 5-10 жилийн дотор тэгээд ингэсэн чинь энэ ч нэг хэдэн ирчүүд үлдсэн. Яах юм тэгээд. Гэхдээ Сүндрийн бас бодлыг чи сонсох хэрэгтэй байхгүй яаж ч удсан. 10 эмэгтэй дутмын за 5 нь гадаад хүнтэй сууя гэж бодож байхад нөгөө 5 нь Монгол хүнтэйгээ сууя гэж бодож байна гэж байж болно шүү дээ. Дуурсамжтай өсөж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ нөгөө 5 байхад өссөн шүү дээ. Тэр 5 нөгөө 5 чи яаж хүрдэг? Гэтэ хэрэлдэж болон зүгээр чөлөөтэй заяа. Энэ бол аав хөө охин аав биш. Хамгийн гол нь зодлож болохгүй юм байна. Энэ бол зүгээр чөлөөт ярилцлага санаануудаа ярьж байгаа. Энэ бол ямар нэгэн уус төрж байхгүй. Тэгэхээр аав охоо хэрэлддэг юм аа хэрэлддэг. Гэхдээ би энэ өөрийнхөө санааг хэн хамгаалах хэрэгтэй. Санаагаа хэлэх хэрэгтэй. Тийм. Сүндрэгийн хувьд чөлөөтэй хэлжлээ л да. Монголын бүх эмэгтэйчүүдийн тал нь ингээд гадаадд суугаад явчихгүйгаас хойш 1-2 нь бол яах вэ гэж штэ энэ чинь. Тийм биз. Тэгэхээр чи бас сэтгэлзэн бэлтгэлтэй л байх хэрэгтэй болох гэдэг нь үү юу? Миний охин аавдаа хайртай. Тэгсэн чи манай энэ хүүхд бол одоо ингээд харлаачаад хүрлээчээд би гадаад хүн авах юм байна энэ төр бодцсон сууж байгаа айгүй байна надад чи. Затраа айгүй бол нэг төлөвлөгөө нөөцлөгдөв гаднаас ихнэр авъя да гээ тэ базраах маань хэллээ гэдэг төвшөрсөн. Би бол хэлээд байгаа шүү яршиг шүү гэдэг байгаа шүү. Тийм дээр бол яг зүгээр цусаа хамгаалах гэдэг чинь бас амар том юм болж байна. Яг энэ бол үндэсний хэмжээний юм болж байгаа үндэсрэг үзэл үндэсний үзэл рүү орж явах асуудал учраас биднэрт бол арай томдоод байна тийм үү? Бид дөрвөлхнээрээ шийдээд энэ дээр за тгий хэлгэлээ шүү дээ. Уг нь болов? Тий. Хөгжил хэлэхгүй бол тэгвэл энэ дээрс л ярих хэрэгтэй шүү дээ. Яриа л юм биш үү? Тий. Тэгвэл шууд чи энэ тал дээр одоо залуучуудад хандаж яг юу хэлмээр байна? Залуучууд миний үгийг сонсох юм бол манай залуучууд банднэр бол яг хоо сайхан гадаадын бэрүүд авчирч болно одоо. Тэгэл бүгдийн томоко шиг болгочих шүү дээ. Энэ охтууд минь ээ. Улаан хариулж юу? Охтууд минь ээ энэ гадны хүнтэй суuna гэдэг чинь яг хоо тийм хууль явахгүй ч гэсэн ер нь бол эх орноо орхичлоо л гэсэн үг шүү. Тэгэл яг та томоко уушлаарай. Ингээд чамаад бид нар ингээд жишээ аваад энэ подкастын сэдвийн хүрээнд ярьж байгаа. Гэхдээ томоког бол би бол үнэхээр хүчрэг эмэгтэй гэж үнэлж байгаа шүү. Эмэгтэй хүнийх нь хувьд. Үнэхээр манай монголчууд ч бол тодорхой хэмжээгээр энэ амьдрал, энэ нийгэмд энэ глобалчлагдж байгаа, хавтгай болж байгаа ертөнцид бас нэг амьдрахгаал ядж байгаа үндэстэй. Гэхдээ ганц томоко биш бас тэр хөвсгөл Америк бэрүүд байгаад байна. Бүр дахиад Япон бэр байлээ. Япон бэр энэ аль аймагт байлаа бас 2-3 хүүхэдтэй болцсон. Тэр энэ бол болж байгаа байхгүй юу? Тайг мангад зүртэл байгаа юм шиг. Байгаа тийм. Тэгээд манусыга тоож ирээд амьдарч байгаа өнөөдрийн гадны бэрүүд бол бас сонин те хүндэтгэлтэй байхгүй. Тэгээд тэрийг юу гэж ойлгох вэ? Тоож ирж байгаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Монгол эрэгтэйг тоод суугаад ирж байгаа. Залуудаа суудсан. Япон хүн байна. Өөр хаана Франц үү? Гэхдээ бүр хөдөө шүү дээ. Хөдөө очоод малчин болцсон. Тэр бэрүүдэд нэг наашаа ирэх нэг шалтгаан байж л байгаа шүү дээ. Ирэх болсон тийм үү? Хайр. Яг хайр. Өөр юу ах та хайр л байгаа шүү дээ. Хайр байна. Хайр л байгаа шүү дээ. Тэр нэг жирийн одоо манай хөдөө байгаа малчин залуу, жирийн нэг адуу, жирийн нэг аюу хувийн аж ахуй эрхлэг тийм хүмүүс байгаа даа. Тэгээд тоож моож гэхэр ч айгу тийм сонирн болчиход байгаа хгүй. Монголыг тоож гэж байгаа. Гуйж ирсэн бааш тэ бүр. Эмэгтэй хүнд нь өөрөө тэр залуу таалагдсан болохоор амьдралын хэв маяг нь таалагдсан. Тэгээд одоо ийшээ хөдөө гараад одоо яг муугаагаар хэлэхэд томог хүч ингээд булан ториол байшин булан ториол булан байгаа шүү дээ.
Японч бол ерөөсөө. Яг чиний зөв. Одоо биш тийм хандлага байшин ажиллагдаад байгаа. Ингээл зам, ингээл байшингууд ингээл чигцэлтэй. Биднээсээ баг байхад л шилэн барилга энэ хөгжил гэж үзээд байгаа юм чинь дэлхийн нийтээр ингэдэг гэсэн бол одоо энийг бол зүгээр л хэрэггүй юм гэдэг. Одоо ингээл 61-ийн гарваас гараад зумж чинь. Тийм үстэй шал энэ жинхэнэ байгаль мал уул ус хараад энийг сайхан гэж ойлгодог ийм сэтгүүтэй улсууд бий болсон учраас хоосон яг ийм органик газар хараад Монгол тэр гоё харагдаж. Энийг гэхдээ яг манай подкастын үндсэн зорилго нь үнэхээр тулгамдсан асуудлууд дээр сайхан чөлөөтэй entertainment хэлбэрээр асуудалт бүгдээрээ ингээд ярилцсан үзэл бодлоо солилцсон. Энд ямар нэгэн шийдвэр гараад ямар нэгэн сургаал ном айлдаад байх юм байхгүй. Ийм учраас л би өнөөдөр энэ залуучдаа санаачилсан подкастэнд ороод өдөө хүрч байгаа. Зөвхөн миний хувьд бол хөргөн бэрүүдийг бол базрагийн хэлснээр бэрүүдийг бол зөвшөөрөөд хөргчүүдийг бол болио гэдэг дээр би бас бодоол байна. Сайн бод. Харин тийм одоо манай гэхдээ энэ чинь хөгшин чинь зохиож ярьж байгаа юм биш шүү дээ. Ийм байх ёстой гэдэг өвгдөө тэрний уг сурвал шалтгааны би судалнаа л гэсэн үг болох гэдэг шүү дээ. Тийм үү? Яагаад гэдэг чинь тийм үү? Тий. Энэ дээр одоо үндэснийхээ үжлэг бариад ирээд би юм ярмаар л байна. За яшгаа яшгаа. Энэ подкаст чинь бүгд далигаа явчихна. Хэрэггүй пүүл болцсон. За окей. Ингээ хаах уу. Цаг болцсон. За манай дараагийн үе нэг булан байгаа. Жижигхэн булан. Тэр нь болохоор шийтгэлтэй. Базраа хаав хоёр нэг тал, бит хоёр нэг тал. Тэгээд найруулагчаас асуулт ирнэ. Тэгээд хариулж чадахгүй бол энэ баян ширсэн байна харин жижигхэн буушур ирээдсэн. Тэгээд энэ юутэй ч үж магадгүй энэ дотор. Давс. Гэхдээ яг хүн хор болохоор юм байхгүй. Давс халуун ногоо перцтэй. Тэр элсэн сахар. Элсэн сахартай хэтрүүлсэн гэсэн үг. Тэгэл асуултандаа хариулж чадахгүй бол идэнэ. Хариулах юм бол идэхгүй. За. Энэ дотор бол зүгээр юм байхгүй юм байна те. Заавал нэг давс нэгтсэн ч юм уу халуун ногоо. Нэг ингийн байж магадгүй. Яндад шийдэхдээ тэрийг авч идэх. За яндад том бас байдаг юм билээ. За. Мэдгүй. Хуураач болоо. Аа шийдгэлээс Амархан асуулт. Амархан асуулт байлаа. Шийдгэлээс аврагдлаа. Хоёр хос. Хайртай хоёр хос өндөр. Хайртай хоёр хос хадан дээр үсэрч өгсөн. Үсрэхээс өмнө 3 үг хэлсэн. Яг хэрэн гураал байцтай. Тийм л. За шийдгэлсэн. За одоо. За ингээ манай подкастын одоо сүүлчийн хэсэг. Гоё хэсэг байна. Тий, манай их Монгол төвийн Браво рестораны тоогоочийн гарын хоолоор дайлаад энэ хоол идэхдээ одоо ахмадын сургаалалт залуучууд ахмадуудтай зөвлөмж өгөх юм мөнгөн сургаал мөнгөн зөвлөмж гэх юм уу ийм юу байгаа хэсэг явж байна. За ингээд бидний урилгыг авч энэ нэвтрүүлэгт хүрэлцсэн та хоёртай бас энэ маш их баярлалаа. Рестораныхаа тоогоочийн гарын хоолоор дайлаа таараа. За гэлээ. Би тэр хамт бас дайлуулнаа. Гэхдээ тэгээд эн чинь та хоёр бас идэнэ. Эдний төлөвөө цугтаа идэн. Тэгээд хамгийн гол нь одоо танаас залуугийнхандаа нэг хандаж үг хэлээч гэж хүсэж байгаа. За одоо ахмад үе болгоно л үеийн залуучуудтай үгээ хэлээд явдаг. Тэр нь бараг тэгээд бараг майн тарин шиг жигдрээ тогтцсон байдаг. Тийм үстэй те одоо хүмүүнлэг байгаараа эрдэм ном сайн сураар. Би бол одоо нийгэм жоохон өөрчлөгдөөд энэ ажиглагдж байгаа юмыг л хэлье гэж боддог залууд. За манай залуучууд технологи хөгжөөд олон улсын харилцаа чөлөөтэй болсон энэ үед өсөж торнож байгаа залуучуудаа би ганц л юм л. Дээр үе нэг монголчуудын хэлдэг байсан өвгд эзэн. Микро жоохоо орчих. Өвгд эзэн минь хэлдэг байсан. Эрхийг сурахаар бэрхийг сураа. Одоо үр дүнд би найзуудаа суулгаж штт. Бэрхийг сургаа, бэрхийг сургуул. Бэрхийг сурч байгаа юм шүү дээ. Ядарч юм бол залуучуудад бол нээлттэй байна штт. Одоо бүх юм нээлттэй юм чинь та нарт ирэхгүй байгаа, тулахгүйгаа тэр юм юу болох бэрхийг л сураадах. Бэрхийг сураад давдаг болчвол одоо ойлгомжтой штт. Ирээдүйд нийгмийн өөрчлөлтөд би нэг зүйл их гайхдаг байсан шүү дээ. Социализмын үед бол ингэдэг байсан байхгүй юу? Ахмадууд одооны залуучууд өөр бэлэнчлээд сурцсан гэж ярьдаг. Тэг цагт байсан. Тэгээд яагаад бэлэнчлээ та нар чинь өмс хувцас чинь бэлдсэн мөө гэж нэг уус бэлдэж өгөөд идвэсэн байхгүй уус өөрөө. Тэгэхээр чинь одоо би бэлэнчлж байгаа. Гэтэл одоо ингээд хөгжөөд
зах зээлийн үе рүү ороод ирсэн чинь над бүр илүү бэлэнжлүүлээд байгаа юм шиг санагдаад байна. Одоо юм бох нэг конов дарахтлаа бүх юм бэлэн гарч ирэх гээд ингээд технологи хөгжлөөд байгаа, шинжилгээ ухааны хөгжлөөд байгаа ингээд их. Тэгэхээр энэ биднийг бодоод байгаа юм уу? Одоо энэ үйлчлэгээ болгон чинь биднэрт ойртоод байна шүү дээ. Хүмүүстээ үйлчлэгээд ойртол бүх юм бэлэн утсаараа захиалгаг бол бүх юм ингээд аппликейшнээр өдөрдөө ч юм уу ингээд явчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрхэлж байгаа энэ эрхсэн чөлөөтэй үедээ бас бэрхийг сураарай гэж хэлдэг тийм. Тэр нь морин спорт юм уу? Өөр юм байна уу? Юу ч л спорт бол ер нь бүгд орно. Спорт хатууж бэрх гэдэг чинь одоо хатуужил суун гэсэн үг шүү дээ. Сэтгэл зүйн хатуужил суун, биеийн хатуужил суун, үл даад сурна, халуун хөтнийг дэс сурна, үг даад сурна. Ингэсэн хүн чинь одоо нэгсэндөө ачаа даадаг болно. Ачаа даадаг болсон. Хожим амьдрал чинь янз бүрийн проблем асуудал ирэхэд хөнгөн даваад гардаг л шүү дээ. А энийг сураагүй үед бол тэгэл сэтгэл санаагаар гутраал, унаал ингээл явж явах замд чинь нэг тийм том ангал үүссэн юм шиг сэтгэл зүйн байдалд орчихгүй тул бэрхийг тэгээд сурцгаас нь дээрээ. За тэгээд бэрхийг заалгахаар бол битэр дээр ирээрээ. Тэгээд заагаад За одоо шүл хийчлээ шүлээд. Юу? За сүүгийн аавынхаа үеийнхэнд ахмад үеийнхэнд юу хэлмээр юм сүндрээ. Оо би юу хэлэх вэ? Хангалын гоё юм л шүү. Дансанд мөнгө хийж байгаарай гэж. Аавда юу заав гэж. За ингээ манай үе танаа үе подкаст энэ үрээд өндөрлөө. Тэгээд үзэгч олондоо одоо биднийг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Тэгээд бас авах гээх яваханаар хандна зэ. Хэрэг сурахаас гээгдэх юм байхгүй. Болчихно юм. За бидний нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяр таа. За баяр таа. За баяр таа.